За сайн байцгаана уу? Ээлжид нэгэн бичлэгтэй тавтаймаар л. За та бүхэн маань бичлэгнийхаа гарчгаас харсан баг. Өнөөдөр бол би sleep training буюу хүүхдийн нойрны сургалтын талаар ярихаар байгаа. Маш их судалгаа хийж, дээрэс нь өөрөө ч тэр хүүхд маань ч тэр маш олон нойргүй шөнө өнгөрөөсний дараа хийхээр шийдсэн. За тэгээ яриа руу орохоос өмнө нэг зүйлийг бол хэлмээр байна. Би бол ямар нэгэн байдлаар мэрэгжлийн эмч, сувилагч эсвэл ямар нэгэн мэрэгжлийн сертификаттай хүн бол биш. Та бүхэнд бол яг өөрийнхөө сурч мэдсэн хүүхдтэй яг сургалт, нойрны сургалт хийсэн одоо туршлагаасаа хуваалцъя. Хүүхэд болгон өөр гэдгийг бас ойлгох хэрэгтэй баг. Гэхдээ яг иймэрхүү аргаар үзэхэд манай хүүхдэд бол үр дүн бол маш сайн гарсан. За хамгийн их нь бол нойрны сургалт гэж яг юу вэ гэдэг ойлголтыг эхлээд авсан зөв. За би хаанаас судалгаа хийсэн бэ гэхээр мэдээж Google-ээс эсвэл ChatGPT-гээс судалгаа хийсэн байгаа. Дээрэс нь YouTube дээр бас маш их бичлэгүүд үзсэн. За sleep training буюу нойрны сургалт гэдэг ойлголт маань яг судалж үзээгүй хүмүүст бол маш буруу ойлголттой байдаг. Зарим хүмүүс юу гэж ярьдаг вэ гэхээр кортизолын дааврыг ихсгдэг учраас урт хугацааны юм травматай болох эрсдэлтэй гэж ярьдаг. Гэхдээ нэг байдлаар яг тийм батлагдсан судалгаа бол байхгүй байгаа. Sleep training гэдэг зүйл маань өөрөө гол ойлголт маань хүүхдэд нойрныхоо мөчлөгийг одоо холбож сурах ийм сургалт байгаа гэсэн үг. За нойрны мөчлөгийг холбож сурна гэдэг маань өөрөө юу вэ гэхлээр том хүндээ бид нар бол хоёр төрлийн нойронд байдаг те. Нэг нь deep sleep буюу гүн нойронд, нөгөөх нь REM sleep буюу одоо юм сэргэг нойронд байдаг. Бид нар бол нойрны мөчлөг дандаа сэрж байдаг. Гэхдээ бид нар нойрны мөчлгүүдээ хооронд нь холбоод аль хэдийн сурчсан маш олон удаа хийчихсэн учраас бид нар шүн бол одоо мөчлөг болгон маань солигдоход сэрээд идэггүй гэсэн үг. Эргээл бид нар мөчлөгөө холбоод унтчихдаг. За бидний нөгөө эргэж хөрвөөдөг тэр зүйлс маань бол ер нь бидний одоо нойроо хооронд нь холбож байгаа гэсэн үг. Тэгэхээр нялх хүүхдүүд бол мэдээж нойрны одоо мөчлгүүдээ бол холбож мэддэг. За няраа буюу нялх хүүхдийн нойрны мөчлөг бол дунджаар 30 минутаас 45 минут үргэлжилдэг. Тэгэхээр хүүхдүүд бол одоо юу гэдэг яг нөгөө нэг нойрны мөчлөг нь дуусгаараа сэрээд эргээд унтч чаддаг байх нэ гэсэн үг. Ер нь sleep training гэдэг маань хүүхэд бол чанартай нойр авах ёстой. Ялангуяа шөнийн нойр бол хамгийн чухал гэдэг. Тэгэхээр шөнийн нойрондоо одоо энэ жижиг нойрны мөчлгүүдээ хэрхэн холбож нэг унтахдаа маш сайн гүн нойронд одоо орох вэ гэдгийг бол сургаад байна гэж ойлгож байна. За бидний хувьд болохоор манай хүүхэд болон бит хоёрын хувьд шөнө бол ер нь 2-оос 3 цаг тутам сэрдэг байсан. За тэгээд эргэж унтахын тулд заавал бас бүү илүүлдэг байсан. Манай хүүхдийн хувьд бол яг 2-оос 3 сар гарan хүртлэе бол яг 2 цаг тутамд заримдаа сэрдэг байсан. Тэгээд тэр чинь эргүүлээд заавал суу уух эсвэл заавал бүү илүүлэх шаардлагатай болдог байсан. За энэ маань миний хувьд яг яагаад ингэж удаан үргэлжилж болохгүй гэж би бодсон бэ гэхээр нэгт мэдээж миний хувьд бол хүүхдийнхаа өдөрт авах ёстой нойрын нийт цагийг бол маш их боддог байсан. За тэгэнгүүт тэр цагтаа хүрэхгүй болоод ирэхээр миний хувьд бол маш их юм төгшөөр айдас айгүрх гарч ирдэг байсан. Бол яг ингээд шөнийн нойронд 2 цаг тутамд сэрэл тэр чин голдоо сүүгээ эргээд унтах гэж бараг 30-40 минут болж байгаа. Тэр болгонд хүүхд сэрүүн байгаад байна гэдэг маань эргүүлээд миний нөгөө хүүгийн өдөрт авах ёстой нөгөө доотлол нь 14-15 цагийн унтлага бол багасаад байна гэдэг байна. Нөгөө талаар нөгөө шүн сайн унтаагүй хүүхэд дээрээс нь өдөрт сайн унтахгүй энэ цикл маань үргэлжлээд байдаг. Өдөр сайн унтаагүй хүүхэд бас эргүүлээ шүн сайн унтдаггүй.
Тэгэхээр яг энэ айдас төгшүүр бол миний хувьд хамгийн том нөлөө болсон яг sleep training хийх. За хоёр тал мэдээж одоо унтлагын илүү аюулгүй орчинг бүрдүүлэх бас зорилготой байсан. За энүүгээрээ би юуг тайлбарлах гэдэг нь гэхээр sleep training хийхээс өмнө бол би хүүхдээ яг хажуудаа авч унтдаг гэсэн. За хажуудаа авч унтахад бол муу зүйл бол байхгүй тий. Аюу хөрхөн миний хажууд ингээд унтаад илүү гоё тайван унтдаг ч гэсэн хажуудаа авч унтахын бас эрсдлүүд байдаг. За энэ маань юу гэдэг нь те ор маань хэр аюулгүй вэ? Хажууд нь аав нь байна уугүй юу? Хүүхдээ одоо шүн би те эргэж хөрхөж жагаад хүүхд дээрээ гараад ирэх юм аюулгүй жоохон юмнууд бол эрсдэл жоохон өндөртэй байдаг. Тийм учраас би бас те яг хүүхдээ өөрийнх нь орон дээр унтуулж сурах бас зорилттой байсан. Ийм хоёр шалтгаанаар бол хийж эхэлсэн. За тэгээ судалсны эцэс нойрны сургалтаа хизээнээс хийж эхэлсэн бэ гэхээр 3 сар хагасаас нь эхэлж одоо яг үндэс суурийг бол тавьж эхэлсэн. За үндэс суурийг тавьж эхэлнэ гэдэг маань баг багаар те одоо step by step алхам алхмаар одоо өөрчилж эхэлсэн. За нэгт бол 3 сар хагастай үед нь орон дээр нь унтуулах. За оронд нь дасгах те өөрийнх нь оронд дасгах ийм үйлдэлүүдээ хийж эхэлсэн. Тэгэхээр яаж баг багаар эхлүүлсэн бэ гэхээр бид хоёр ч манай орон дээр хамт унтдаг байсан бол яг өөрийнх нь орныхаа хажууд тавьсан. За тэгээд хийгддэг бүх үйлдэлүүд бол яг адилхан. Гэхдээ унтах газар нь бол миний хажууд ч гэсэн өөрийн тусдаа орон зайд унтаж эхэлсэн гэсэн үг. За ингэж сургаж оронд нь дасахын тулд бол ер нь нэг 7-8 хоног бол зарцуулсан байгаа. Тэгээд шөнө бол тэ нөгөө босож өхөөлөх сүүг гэх нь бол яг ялгаагүй байсан. 2 цаг тутамдаас ирдэг ч гэсэн орон дээр унтаж тассан байх нэ. Тэгээд 3 сар хагастай үед нь 7-8 хоног ингээд оронд нь дасгасныхаа дараагаар яг оройн унтлах өмнөх одоо рутин буюу те оройн унтахаас өмнө яг ижил нэг зүйлийг хийж хөвшиж эхэлсэн. За энэ нь юу юм бэ гэхээр те яг нөгөө ном уншиж өгөх, үлгэрийн ном уншиж өгөх ч юм уу, эсвэл гэрлээ бүдэсгэх, нүрийг арчих, те ариун цэврийн сахих, шинэ хувцас гоё өмсүүлээд, хүнжлийн өмсүүлээд, иймэрхүү байдлаар бүх зүйл яг нэг дараалалаараа явж эхэлсэн. За ингээд ирэхээр хүүхэд маань миний унтах цаг болж ийн гэдэг мессежийг маш сайн авдаг юм билээ. Тэгэхээр орой болгон яг ижилхэн рутинтэй байх бол хамгийн чухал юм байлаа шүү. За ер нь бол өдөр болгон бас усанд оруулаад байх хүсэлгүй байсан учраас те яг нэг үнжээд ингээд усанд оруулаа те бас усанд оруулнаа гэдэг маань унтах болж байна гэдэг мессежийг өгдөг. Тэгэхээр энэ мессежийг бол хүүхэд маань маш сайн хүлээж авдаг юм байлээ. Та бүхэн sleep training хийхгүй байсан ч гэсэн яг энэ одоо тип буюу зөвлөмж бол ер нь шөнийн нойрыг бол сайжруулахад маш сайн дэм болдго юм шиг надад санагдсан. Яагаад вэ гэхлээр яг энэ 3 сар 4 сар болоод эхлэхээр хүүхэд өдөр шөнөө ялгаж эхэлдэг байна. Тэгэхээр энэ үед бол хүүхдэд яг нөгөө оройн унтлага эхлэх шүү гэдэг мессежийг маш сайн өгч одоо ялгааг нь гаргаж явах хэрэгтэй. Өдрийн цагаар бол маш сайн хөшгөө нээгээд яг өдөр гэдэг гэрлийг нь оруулаад те ингээд ойлголтыг нь бол аюу сайн зөв өгöd хэрэгтэй юм лээ. За түүний дараагаар өрөөндөө хажуудаа унтуулсан хэвээрээ байгаа тий. За тэр үед би юуг өөрчилж эхэлсэн бэ гэхээр одоо өөрөөсөө хамаарлаа баг багаар багасгаж эхлэх одоо бас суурай тавьж эхэлсэн байх нэ. За энэ маань би юу хэлэх гээд байна вэ гэхлээр бүүгэлүүлэх тийм үү. Заавал гар дээр бүүгэлүүлэх. За энэ маань манай хүүхдийн хувьд бол яг нойрны хамаарал гэдэг зүйл болчихсон байсан гэсэн нэгсэндээ бүүгэлүүлэхгүй л унтахгүй. За ер нь нойрны маш олон хамаарлууд байдаг. Гадны хамаарал буюу аав ээжээс ирэх хамаарал гэж ярьдаг. За энэ дотор юу ордог вэ гэхээр хөхөөлөх, бүүгэлэх, тэврүүлэх,
ингээ янз бүрийн хамаарлууд маш их байдаг юм билээ. Тэгэхээр энэ хамаарлыг салгаад ирэхээр нөгөө өөрөөр нь бол зурах баг даалхмууд маань хийгдэж байна гэсэн үг. За шүн хөхүүлдэг ээж нар байх юм бол бас тэр маань мөөм бол яг үнэхээр хамаарал болсон байдаг. Яагаад вэ гэхээр хүүхэд бол шүн олон дахин сэрж ийна гэдэг маань өлсөндөө гэхээсээ илүү яг нөгөө хамаарлаа хүсээд байдаг буюу хөхөө тэгээ бараг амдаа зуужж унтдаг хүүхдүүд байдаг шүү дээ. Тэр бол одоо 100% хамааралтай одоо нойр болчихж байна гэсэн үг. Тэгэхээр энэ хамаарлыг бол багаар багасгах энэ ажил маань эхэлсэн. За тэр маань яг ямар байдлаар явагдсан бэ гэхээр хүүгээ ердөөсөө л орон дээр нь тэ бүүэлгүйгээр тавих. Багаар гэдэг маань ингэж ойлгоорой. Эхлээд бидээ бүүэлээд бүн нойр болтол нь бүүэлдэг байсан. Тэгээд нөгөө эргүүлээд орон дээр тавьчингууд хүүхд маань юу лээ гэдэг байдлаар гинт сэрээлдээ дахиад бүүэлэх шаардлага гараад байдаг. За тэгэнгүүт би яаж эхэлсэн бэ гэхээр жоохон бүүэлэнгүүтээ дөнгөж унтахын нь алдад орон дээр нь тавьдаг. За энэ бол одоо хамгийн бас хэцүү үеийн нэг нь байсан. Тэгэхээр би яах ёстой вэ гэхээр тэ нөгөө хүүхэд гаран дээр унтчихад нөгөө нэг мөчлөгн дуусаас ирсэн чинь шал өөр газар сэрдэг. Тэгээд ирэхээрээ маш ихээр үлддэг юм байна. Тэгэхээр анх хаана унтсан тэндээс ирнэ, тийм үү? Тэр бол бас мөчлөгөө холбоход маш чухал байдаг юм билээ. За тэгэхээр хүмүүс маань бол бас уйлгэнсэн. Тэр үед би юугаар орлуулж эхэлсэн бэ гэхээр соскоор орлуулж эхэлсэн. За тэгээд соскийн нөгөөд гэд тэ өөрийг нь орон дээр нь тавьшруулах энэ орлогод маань хийж эхэлсэн. За энэ нь бол 5 хоног шаардсан. Би яг сайн санаж байна. 5 хоногийн турш би унталт болгон. За унталт болгон гэдэг нь ийм шүү манайхаа. Өдрийн унтлага хүртэл өөрийнх нь орон дээр. Тэгээд миний хийж байгаа бүх үйлдэл яг ижил байх ёстой. Ингэжээж хүүхэд мессеж авдаг байна. За тухайн үед бол бас хүүхдээ маш их сансан хажуудаа унтуулмаар байгаа үед маш их байсан. За тэр гол болохоор яг 4 сартагийн вакцин бас таарсан учраас тэр үед бол гарн дээр маш их унтуулах шаардлага гарсан. Гэхдээ одоо ганц 2 өдрийн ч юм уу гарн дээр унтлага бол тэрийг ямар нэгэн байдлаар бол өөрчлөөгүй. За тэгээд хүүхэд маань яг тэр үеэс ахуулаад шөнийн сэрэлт нь ажмаар багасж эхэлсэн. За тэгээ 2 цаг тутам сэрдэг байсан бол 3 цаг хагас тутам сэрдэг ч юм уу. За тэгээ сэрэхтээ дээрэс нь сүүгээ учаад эргээд шууд унтчихдаг. Би нэгсэндээ сүүгийн нөгөөд шууд орон дээр нь эргээд тавихад унтчихдаг болсон байсан. За энэ бол маш том амжилт гарсан тий. За ингээд нийтдээ би бол яг нэг 2-7 хоногийн туршид бол 2-оос 3-7 хоногийн туршид тий. Яг өөрийнх нь оронд тасгах, дээрэс нь хамаарлыг багасгах энэ үндэс суурь бол тавьсан. За тэгээд яг sleep training гэдэг зүйл маань эхлэх өдрөө би орыг нь яг өөрийнх нь өрөөлөв шилж байсан. Тэгээд sleep training маань ингээд аль бие усаар тэр өдрөөс эхэлсэн. За бид нар ямар арга ашигласан бэ гэхээр gentle Ferber method. За арай зөөлөн Ferber арга гэж ярьж болох нэ. За Ferber арга гэдэг маань болохоор хүүхдэд одоо хүүхдээ унтахаас өмнө тэ интервалаар орж одоо тайвшруулахыг хэлж байгаа. За энэ маань болохоор интервал 3 минут, 5 минут, 7 минут, 10 минут, 15 минут гэсэн интервалаар явдаг. За интервал гэж би яг юу яриад байна вэ гэхлээр sleep training эхэлсэн үед бол хүүхдээ одоо миний хэлж байгаагаар дөнгөж унтахын алдад бүр биш сэрүүнээр нь орон дээр нь тавиад өөрөөр нь унтуулж эхэлж байгаа. Сэрүүнээр нь оронд нь тавиад тэ орчинг нь маш сайн бүрдүүлж өгөх хэрэгтэй. Орчин бүрднэ гэдэг нь нөгөө цагаан чимээ асаах, бүдэг гэрэлтэй тэ гой сэрүүхэн температур маш сайн байх хэрэгтэй. Сэрүүх орчин хүүхэд маш сайн унтдаг. Тэгэхээр та хэд маань температураас маш сайн шалгаж байгаарай. Ер нь 19-оос 22 хэм болвол хүүхдээ унтахад хамгийн татвар орчин байдаг юм билээ. За тэгээд хүүхдээ сэрүүнээр нь бид нар
орон дээр нь тавих нэ. За мэдээж хүүхэд бол уйлж эхэлнэ тийм үү. За ингэж байгаа тохиолдолд бид нэр таймер буюу цаг харж эхэлдэг байна. За цагаа хараад хамгийн эхлээд 3 минутаас эхэлдэг. За 3 минутын интервал дууслаа, эргэж орлоо, хүүхдэд тавьшруулах нь. За эргэж гарлаа. Хэрвээ дахиад уйлах юм бол 5 минутын интервалаар одоо сунгаж өгдөг байна. За ингээд энэ явц маань давтагцаар агаад хамгийн дээдл нь 15 минутын интервал очно. За үүнээс цааш болохгүй бол мэдээж хүүхдийн нойрыг аврах хэрэгтэй учраас ямар нэг байдлаар унтуулна. Гэхдээ энэ интервал гэдэг зүйл бол маш хэцүү байсан. Яг үннийг л хэлье. Эхний 2 өдөр бол мэдээж хүүхдийн уйлахыг сонсох бол маш хэцүү байсан. Гэхдээ 2 өдрийн дотор хүүхд сурчтэй юм байлээ. За энэ бол бас маш гоё мэдээ байгаа. Гэхдээ бидний хувьд бол нөгөө суурийг маш сайн эртнээс тавиад эхэлсэн байсан учраас хүн маань маш сайн хүлээж авсан. Энүүгээр би яг юу хэлэх гээд нэ гэхээр бидний интервал бол 7 минутаас хэтрээгүй. Нэгсэндээ манай хүү бол 7 минутаас илүү хизээч уйлаагүй гэсэн. Тэгэхээр тэр бол бүр маш гоё санагдчихсэн. Тэгээд өөрөө унтж эхэлсэн. За өөрөө тэгэж унтсны дараагаар хүү маань эхний шөндөө 6 цаг тасралтгүй унтсан. За энэ бол маш том амжилт гэж бол би харж байгаа. За ингээд бид нэр sleep training албан ёсоор эхлээд яг 2-7 болгоно чинь. За энэ хугацаанд бол хамгийн дээдлийн тасралтгүй унтсан хугацаанд бол манай хүүгийн хувьд 9 цаг унтсан. Одоо бол мэдээж тэгтээ жоохон бага учраас шөндөө ганц эсвэл 2 сэрж суух бол тохиолдол байдаг. Гэхдээ сүүгээ угаал эргээл тавихаар эргээд унтчихдаг. Тэр бол одоо аав ээж бит хоёрын тэ аав ээжийн хувьд бол юу ч биш байгаад байгаа байхгүй юу тий. За тэгээд яг 4 дахь шөнөөс эхлээд манай хүү бол яг энэ мессеж бол авчихсан. Орой унтлахын дэ нөгөө рутин нь яг хിവэрээ унтах чинь гэдэг мессеж авчингуудаа 4 дахь шөнөөс бол ердөөсөө ойлгохгүйгээр те би заамны хүү сайхан амраарай унтах цаг болсон байна гэд орон дээр нь тавиад өрөөнөөс нь гарахад манай хүү бол нэг ч ойлгохгүйгээр өөрийгөө унтуулдаг байсан. Шүнж ихсэн одоо сэрж байгаа тохиолдол бас байсан. Эхний 2-3 хоног те заримдаа 5 дахь хоног дээр ч гэсэн тийм тохиолдол гарсан. Гэхдээ энэ бол одоо юу гэдэг нөгөө өлсөх сэрэлт биш, яг нөгөө нойрныхаа мөчлөгийг хоорондоо холбож байгаа сэрэлт байдаг. За тэн дээр бас нэг баримтлах нэг зарчим нь юу гэхээр яг л адилхан интервалаа дагах нэ. Хэрвээ одоо юу гэдэг яг оронд нь тавиад цагийн дараа сэрлээ гэхэд бол тэр бол мөчлөгөө холбож байгаа гэсэн үг. Хэрвээ те 4 цагийн дараа 3 цагийн дараа сэрчээвэл магадгүй өлсөн байж магадгүй гэж бид нар бас тооцож болох нэ. Тэрнээс өмнөх бүх сэрэлттэй болвол эргээд нойрны мөчлөг холбох гэж байгаа учраас хүүхдтэй бид нар орон зайг нөгөөд өөрөө одоо тийм энийг яг учраа олох боломжийг олох хэрэгтэй. Тэгээд зэрсэн тохиолдлууд маш их байгаа. Гэхдээ одоо юу гэдгийг гэд дуурах болгонд нь явж очиж ердөөсөө өрөөнд нь орж болохгүй, ямар нэгэн байдлаар 100% бид нэр сэрэж болохгүй нэ. За ер нь бол 3 минутын турш дээдл нь хараад тий сонсоод хэрвээ үгүй бол ороод тавьшруулах нь шүү дээ тийм үү. За тавьшруулахдаа бас нэг дүрм эзэж авч тий бүүгэлж тавьшруулж болохгүй. Орон дээр нь тавьшруулаад эргээд гараад явна гэсэн үг. За иймэрхүү байдлаар яг sleep training маань бол одоо хийгдээд 2-7 хоног одоо 7:30 гээд орой орондоо ороод өглөө 7:30 хүртэл унтдаг. Голдоо 1-2 сэрж сүүгээ уучаад эргээд унтдаг. Ямар нэгэн байдлаар бүүгэлүүлэхгүй. Одоогийн байдлаар бол шөнө ер нь бол 12 цагийнхаа сайхан нойрыг бол авчиж байна. Sleep training хийхэд одоо миний хувьд те юу хамгийн чухал гэдэг одоо дүгнэлтийг гаргаваа гэдгийг би бас танилцуулъя. Хизээ хийх вэ гэдэг төлөвлөгөөгөө маш сайн гаргах шаардлагатай. Яг ер нь бол 4 сар хүрэхэд нь sleep training хийнэ гэдэг бол хамгийн одоо ideal буюу төгс тохиромжтой үе гэж ойлгох юм байлээ. Бага байх тусам нь хийх юм бол яг энэ үедээ бол сурах нь илүү байдаг.
нэгснэ баг жоохон одоо муухагаар хэлвэл санаа суугаагүй байдаг учраас маш сайн суралцдаг. За гэхдээ оройтолоо гэсэн ойлголт бол байхгүй мэлээ. Гэхдээ томрох тусмаа жоохон одоо нөгөө ойлгох нь те энийг эсрэх үзэх нь бол арай жоох их болоод ирдэг учраас яг 4 сартад бас sleep training хийх бол хамгийн тохиромжтой үе гэж ярьдаг. Тийм ч учраас магадгүй бид хоёрын тэгээ интервал 7 минутаас эдрэг үжиж магадгүй. 4 сараас өмнө ямар нэгэн байдлаар sleep training хийх бол зөвлөдөг юм байлээ. Яг тэгэхээр нойр бол нялх нэраа байгаа үе хിവэр учраас за хоёрт болохоор нэг шийдсэн бол тууштай байх. Би яг юуг ойлгоод байна вэ гэхээр хүүхдээ өртөөсөө эргэлзүүлж болохгүй. Амар тэ орчны цалиал гинт орон дээр нь унтуулжснаа өрөвдөөл өөрийнхөө хажууд унтуулаад тэгснээ гинт заа sleep training лугаа дахиад орё гэдэг байдлаар хүүхдээ эргэлзүүлээд дах тусам харин эсэргээрээ кортизолын давар бол ихсэх магадлал өндөр байдаг юм билээ. Ингээд ирэхээр хүүхд бол бүр нойрыг одоо нөгөө fight буюу тэ унтахгүй байх юм чиглэл рүү ороод эхэлдэг учраас нэг эхлэж байгаа бол маш сайн бодолцож тууштай байх шаардлагатай мэл шүү. Тэгэхгүй бол мэдээж хүүхдээ хэн уйлалахыг өсгөвдөө те яг тэр хамгийн анхны шөнийн бол тэр 5 минут бол маш хэцүү байсан. Ороод шууд тэрэл бүүгэлмэр байсан ч гэсэн тууштай байх хэрэгтэй. Зорилгоо маш сайн ухамсарлах хэрэгтэй. Тэгсээ тэгээд үр дүн бол угаасаа баг багаар гараад эхлэхээр илүү урамшаад явдаг юм билээ шүү. Тэгэхээр тууштай байгаараа хүүхдээ бас битгий эргэлзүүлээрээ үнэхээр эргэлзээ маш их өндөр байгаа бол sleep training-ийг заавал хийх бол шаардлагагүй. Тийм учраас зорилтоо маш сайн тодорхойлох хэрэгтэй. Дараа нь мэдээж гэр бүлийн хүнтэй маш сайн ойлголцсон байх хэрэгтэй. Гэр бүлийн хүн дотор бол нөхөр, эхнэр, өвөө эмээнэр энэ хүмүүст бас маш сайн ойлгуулад хүмүүс бүгдээрээ нэгдсэн ойлголттой байж нэг зорилтын төлөө явах бас аюул чухал шүү. Sleep training буюу нойрны сургалтынхаа одоо тайлбарыг маш сайн бас тавьж өгөөрэй. Ямар учиртай гэдгийг ойлгуулад бүгдээрээ яг нэг зорилттой хамтдаа эхлэх нь чухал байгаа юм байл шүү. Дараа нь болохоор өдрийн хуваар зөв байх хэрэгтэй. За энэ маш чухал юм байлээ. Өдрийн хуваар алдагдаад ирэхээр орой унтахаас өмнө уйлах нь бол илбэг болоод ирдэг. Өдрийн хуваар яг зөв байх тусмаа орой бол маш амархан унтдаг. За өдрийн хуваар гэж би яг юу яриад байна вэ гэхээр wake window. За энэ бол маш чухал. Wake window гэдэг нь хүүхдийн одоо хэдэн сартаад нь тохирсон сэрүүн байх хугацааг хэлж байгаа. За энэ хугацаанд бол яг тааруулж унтуулах хэрэгтэй. За юу гэдгийг 4 сартай хүүхдийн хувьд бол дээдл нь 2 цагаас 2 цаг 15 минут л сэрүүн байдаг. Тэрнээс цаашаа болоод ирэх юм бол хүүхэд унтахгүй илүү одоо уйлгнах магадлал өндөр болоод ирдэг. Тэгэхээр wake window буюу сэрүүн байх цагийг маш сайн баримталж авах хэрэгтэй. За ер нь бол өглөө эрт хамгийн ихний wake window бол жоохон богинохон байх гэдэг. Яагаад вэ гэхээр sleep pressure буюу унтлагын даралт бол хамгийн өндөр байдаг учраас манай хүүгийн хувьд бол хамгийн өглөөний хамгийн ихний wake window бол ер нь цаг 30 минут байдаг. Тэгээд унтдаг. Өдрийн wake window бол ер нь дунджаар 2 цаг байгаад унтдаг байна гэсэн. Тэгэхээр wake window буюу сэрүүн байх цагийг маш сайн тооцож баримталж явах хэрэгтэй шүү. Тэгэхгүй бол wake window-ыг хэтрүүлэх, эсвэл бол нойр нь хүрээгүй байхад бас унтуулчих юм бол унтуулах орлогыг хийх юм бол уйлах нь илүү болоод ирнэ гэсэн. Тэгэхээр бид нар wake window маш сайн дагж явах хэрэгтэй. Та Google-с wake window гэж таах юм бол хүүхд хэдэн сартай хүүхэд хэдэн цаг сэрүүн байх чадвартай байдаг юм бэ гэдгийг гаргаад ирнэ гэсэн үг. За тэгээ хамгийн сүүлд болохоор миний одоо хамгийн чухал байсан зүйл бол миний хэлээд байгаа нөгөө хамаарлыг салгах. За хамаарлыг яаж салгаж эхэлсэн бэ гэхээр би eat, play, sleep буюу идэх, тоглох, унтах гэдэг дарааллыг хөвшүүлж эхэлсэн. За энэ яг миний яриад байгаа нөгөө сэрүүн байх хугацаанд
wake window хугацаанд бид нар eat, play, sleep буюу уучлаарай идэх, тоглох, унтах гэдэг тарааллыг ойлгох хэрэгтэй. Энд би яг юу хийгээд байна гэхээр идэх, унтах гэдэг хоёр зүйлийн хамаарлыг хооронд салгаж өгч байна гэсэн үг. Тэгэхээр идээд унтдгийм байна гэдэг биш, тий? Яагаад гэхээр сүүгээ идж чаад унтчихаар бас sleep training бол биш гэсэн үг байхгүй юу? Тийм болохоор аль болох бид нар тий сэрэнгүүд нь сүүгийг нөгөөд эсвэл бол яг сэрүүн юм бүр тий сэрүүн байх үед нь сүүгийг нөгөөд тэгээд унтуулахаас өмнө сайн хийхрүүлээд эсвэл жоохон тоглож жагаад тий тэгээд унтуулах хэрэгтэй шүү. Тэгжээж бид нойрныхаа хамаарлыг ингэж салгасан хിവэр нь үлдээхгүй бол сүүгээ өгсөн чигээрээ унтуулах юм бол энэ маань sleep training биш, хүүхэд бол эргээл сүүн ихэд эхэлнэ гэсэн үг. Тийм учраас хамгийн бас нэг чухал зүйлсүүдийн нэг бол яг энэ идэх, унтах гэдэг хамаарлыг хооронд нь салгах хэрэгтэй байгаа. Тэгээ бүх ээжүүд бол өөрсдөө тохирсон тийм нөхцөл байдалтай тааруулсан шийдвэрийг бол гаргадаг. За sleep training бол манай гэр бүлийн хувьд бол бас зөв сонголт байсан гэж бол би үзэж байна. Яагаад гэхээр би яг одоо бол хүүхдээ шөнө бүтэн 12 цагийн нойртой болгосон. Дээрээс нь шөнө сайн нойртой боголоод ирэхээр өдөр сайн нойртой байхаар шөнө сайн нойртой тий. Тэгэхээр нойр бол мэдээж нэлх хүүхдийн хувьд бол маш чухал зүйл байдаг учраас яг энэ нойрны сургалтыг хийсэндээ бол би маш их баяртай байгаа. Тэгээд ямар нэгэн байдлаар тэ яг sleep training-ийг бас хийхээр судалж байгаа ээж нар, аав нар байгаа бол энэ бичлэг одоо хэрэг болсон байх гэж найдаж байна. Тэгээ миний хэлсэнчлэн бид хоёр өдрийн унтлагынхаа тренингийг хийж дуусаад үр дүнгээс дараачийн бичлэгээрээ хуваалцсанаа. Дараачийн бичлэгээрээ бүгдээрээ эргээд уулзъя. Баярлалаа. За нэг зүйлийг нэмж хэлэхэд хэрвээ та нойрны сургалт авахыг хүсэж байгаа бол аль бие усны газар хайж байгаа бол Монголд цор ганц аль бие усны сертификаттай нойрны сургалт ордог газар байт юм лээ. Болохоор Sleep Corner. За эндээс та бүхэн бас сургалтыг аваарэ гэж зөвлөе. Дээрээс нь бас бүр ганцаарчилсан сургалт байт юм лээ. Зөвхөн танаа хүүхдэд тохирсон сургалт гэж явуулд юм лээ. Тэгэхээр та бүхэн аль бие усны сертификаттай нойрны одоо коуч сургалт авахыг хүсвэл Sleep Corner руу ороорой.